Хүн ер нь тэгэл өвчин зовлонгүй эрүүл явах шиг сайхан байдгүй мөн гэдгийг би одоо энэ олон жилийн хөтөлбөр ойлгож байгаа. Хаанаас ямар донор гарч ийн надад буян болох уу гэдэг хүлээгээл явж байгаа шүү дээ. Тэр амьгүй донороос ирэх эрхтнийг хэн төрүүлж авах вэ? Танил тал эрх мэдлээ ашиглаад урдуур нь ороод хин нэгэн даваа эрх мэдлээд байж болохгүй шүү дээ. Дэлхийд байж байгаа эрүүгийн хуулиар шийдэгсэн хамгийн анхны бөгөөд цорын ганц кейс нь манай Батчуулын байсан. Илэг авлаа гэхлээр суцгүй үлдээн гэж байхгүй шүү дээ. Суцын үлдээгээд илгийг авна гэж байхгүй. Тэрийг хэмж канондож болно, хэмж өөрчилж болно. Яг тэр мэдэх, итгэх хүмүүсээс нь тайлбарыг авах хэрэгтэй. Батчуулан эмчийн хэрэгтэй холбоотойгоор донорын асуудал нийгмийн анхаарлын төвд байна. За хууль эрхцэн орчны хангалтгүй зохицуулалтаас болж Батчуулан эмч ял сонслоо гэх өнцөгч бий. Нөгөө талаас эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн тодорхой сайн судалгаа тооцоодоо гуйлчлахгүй бол эрхтний 8 бий болох эрсдэлтэй. Тиймээс бид хууль төрхийн өн нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт цусны донорын тухай хууль болон эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай 2 бие даасан хуулийн төслийг сонгон бэлтгэлээ. Амьд амьгүй донор эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой одоо хэрэгжиж байгаа болон шинээр боловсруулсан хуулийн төсөл тусгасан зарим онцлог зүйл заалтыг танилцуулъя. Одоо мөрдөгдөж буй донорын тухай хуульд эд эрхтнийг хэрв амьд донороос авах бол гэр бүлийн гишүүнээс нь авахар заасан байдаг. Тэгвэл шинэ хуульд амьд донорыг гэр бүлийн гишүүн бөгөөд гэрлэгчид, төрлийн хүн, садангийн хүн, хүргэн бэргэлсэн дарааллаар сонгож болохоор заажээ. Одоогийн хуулиар амьд донор эмнэлгийн тусламж үйлчлэгийг хөнгөлөлттэй авах, жилд 1 удаа үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, дотоодын ар шаан сувлилд жилд 1 удаа үнэ төлбөргүй сувлуулах, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгох боломжтой. Тэгвэл шинэ хуулийн төсөлд эдгээрээс гадна дундаж цалин хөлстэй тэнцэх олгорыг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд авах, даатгалд хамрагдах зэрэг нийгмийн баталгаагаар хангахаар заажээ. Амьгүй буюу тархины үхэлтэй нь мэрэгсэн багаар тогтоогдсон донороос эд эс эрхтнийг зөвшөөрлийн дагуу авахар заасан нь шинэ хуулийн төсөлд хэвээр туссан байна. Түүнчлэн Монгол улсын 21 наснд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эмнэлэгт гарын үсгээр баталгаажуулан өгч болохоор одоогийн хуульд заасан байдаг бол шинэ хуулийн төсөлд уг хүсэлтийг цахимаар болон өөрийн биеэр гисэн 2 хэлбэрээр гаргаж донорын гэрчлэгээ авч болохоор заажээ. Мөн донор болох хүсэлтээсээ татгалзах эрхтэй. Үүнээс гадна шинэ хуулийн төсөлд тусгасан нэг онцлог зохицуулалт бол амьгүй донор болсон иргэний гэр бүлд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын зардал олгох заалт юм. Донорын эд эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч нь тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд орохыг одоогийн хуулиар хориглодог. Шинэ хуулиар төсөлд энэ заалтыг тусгаснаас гадна амьгүй донороос эрхтэн эд эсийг авах тохиолдолд шилжүүлэн суулгах эрхтэн эд эсийн талаар түүний гэр бүлийн гишүүдэд урьдчилан танилцуулж зөвшөөрснөөс бусад эд эрхтэн эсийг авахыг хориглоно гэж нэмж тусгажээ. Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйг тээгч ихээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг. Тэгвэл шинэ хуулийн төсөлд тээгч ихээс төрсэн хүүхдийг биологийн эцэг эхийн нэрээр бүртгэхээр заасан байна. Цусны донорын тухай бие даасан хуулийн төслийн хувьд зарим онцлог зохицуулалтыг танилцуулъя.
Одоогийн хуулийн төсөлд цусны донор жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, аршаан сувлилд үнэгүй сувлуулахаар заасан байдаг. Тэгвэл шинэ хуулийн төсөлд үүнээс гадна цусны хүндэт донор тэмдгээр шагнагдсан донорт таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчихыг журмаар биш хуульчилж оруулахаар тусгажээ. Мөн цусны бүрэлдэхүүн хэсгээ 50 болон түүнээс дээш, цусаа 35 болон түүнээс дээш, ховор бүлгийн цусны бүрэлдэхүүн хэсгээ 25 болон түүнээс дээш удаа өгсөн цусны донорыг Монгол Улсын засгийн газрын шагнал цусны хүндэт донор тэмдгээр шагнаж алдаршуулна. Амьдрал баян, бөөрийн дутагдaltaй элэгний цирроз, хор тавдартай гэсэн онш сонсон донор хүлээж суугаа хэдэн зуун хүн бий. Харин нөгөө талд эргэтэн шилжүүлэн суулгуулад амьдралын чанар нь сайжирсан хүмүүс ч байна. Тэгвэл донор эргэтэн шилжүүлэн суулгахтай холбоотой хууль эрх зүйн орчин Монголд ямар байна вэ? Юуг нь сайжруулах шаардлагатай вэ? Одоо хүнийхээ амь насыг аврахын төлөө яваад ямар нэг алдаа гаргаж болно шүү дээ. Хүн шимчээ алдаа гарна. Тэр тохиолдолд зөрчлийн хуулиар шийдэгдэг болохоос биш эрүүгийн хуулиар тэр тусмаа ийм одоо эсэд эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа холбоотой янз бүрийн одоо алдаа эндэгдлийг эрүүгийн хуулиар шийдэгдэг цорын ганц орн Монгол улс. Дэлхийд байж байгаа эрүүгийн хуулиар шийдэгсэн хамгийн анхны бөгөөд цорын ганц кейс нь манай Батчулууны кейс. Бараг 20 ял аваад байгаа Батчулуун эмчимэн асуудал хүртэл одоо энэ хууль боловсруулахад оролт надтай зүг оролцож ажиллаж байсан. Тэгээд энд басны гарч байгаа зүйл бол ерөн эргэтэн ялангуяа эргэтэн ахмад бол энэ зохицоор нь авдаг. Түүнээс одоо илэг авлаа гэхлээр суцгүй үлдээн гэж байхгүй шүү дээ. Суцын үлдээгээд илгийг авна гэж байхгүй. Жишээл одоо бөөр авлаа гэж одоо шээлүүрийн үлдээгээд бөөрийг авчна гэж байхгүй шүү дээ. Ингэж багц зохицоор авах хэрэгтэй. Жишээлбэл одоо шүрмэс авахд шүргэлцэж байгаа наалтсан байгаа ясны хэсгийг авжил цуг авахгүй бол шүрмсийн тэнд нь тусад нь ялгаад авчдаг тийм байдаг. Их хэмжлэгийн ийм зүйлүүд байгаа учраас энэ хуулийн зохицуулт бол үнэхээр одоо нийгэмд хэрэгтэй байгаа, шаардлагатай байгаа зүйл. Одоогийн байдлаар Монгол улсад 1100 орчим иргэн бусдаас эд эрхтэн шилжүүлэн авахар хүлээлгийн жагсаалт байж байна. Энэ 1100 орчим хүний 5-аас 10 сарда донор авахгүй болж амьд саалддаг, тасвардаг юм үзүүлэлт байдаг. Донор гэхлээр нэг ах トゥ нэрс донор байхгүй учраас одоо тархин өгдсөн кадавр донор гэдэг донорт бүртгэлтэй одоо үндсэндээ би 7 жил явж байгаа. Бөөрийн дутагдал гэдэг онш бол 2009 онд онцлогдоод тэгээд аппарат нь орж ирсэн байгаа. Байгаль ийм уудаг вирус. Ийм хөтөл тэгэл нэг хоногийн хэрэглээ гэтэл баг 30-40 мянган төгрөг болоо авч. Тарай мараа нэмэгдээ явах юм бол бүр их өндөр зардалтай. Сайныхан буян төлөө өдөө зэрэгтэй явж байна дөө. Өмнө маань миний төлөө ажил хийгээл олж ирсэн мөнгнөөс нь би эм тарай ав шимнэл тэгэл гэр бүлээ нэжих гэл явж байгаа. Миний хувьд бол ерөнхийдөө хийгээд байгаа байхгүй ерөнхийдөө ганц хийж чаддаг ажил бол юм. Орол цахин дөө. Нэг категори доноос маш олон хүний амь аварч байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө энэ үйл ажиллагаанд оролцож байсан. Яг энэ ангаах хүний ололтын үр дүнд амьд явж байгаа хүний хувьд бол энэ маш том салбар гэж үзэж байгаа. Манай одоо монголчууд биш маш олон хүмүүс гадагшаа гарч очиж эргэтэн солилж байгаа. Солонгос улсад хэдэн зуугаар явж байна. Туркд рүү хэдэн зуугаар явж байна. Индих рүү хэдэн зуугаар явж байна. Маш их хэмжээний том хөрөнгө гадагшаа урсч байна. Валют гадагшаа урсдаг маш том хэмжээний тийм зүйл болцсон байна. Гэтэл манай улсад ангаах хүний болцоо байнгүй байна. Гол нь эргэцсэн орчин дутуу байсан байхгүй. Хувь санаачлагчдын хувьд хоёр өөр харилцаа буюу цусны донорын эргэтэн эд шилжүүлэн суулгах тухай хоёр тустай харилцааг өнгөрсөн хугацаанд нэг хуулиар зохицуулж ирсэн нь буруу. Тиймээс шинэ хоёр тустай бие даасан хуулийн төсөл боловсруулснаа онцолж байгаа юм. Хамгийн чухал хоёр том донорын үйл ажиллагааг хамтгацсан байгаа. Монгол улсад
том хэмжээний гамшиг бол яг газар хөдлөлт болоод яах вэ? Энэ тохиолдолд хэрэгтэй байгаа дор иж нэг дор 1000 цус хэлбэх хэмжээний цусны нөөц байна. Алга байна. Үүнийг бий болохын тулд хуулийн харилцааг сайжруулъя. Монгол байгаа цусны доноруудаа хэрхэн анхаарч зохион бууж ажиллая гэв. За энэ цусны сан бүрдүүлэх ажлыг ямар эмгэгүүдээр яаж зохион байгуулдаг их зүйн нээж өгөх бол энэ хууль шинээр хийж өгч байгаа. Одоо цусаа өгөхлөөр миний цус багцчих юм биш үү гэдгийг айцдаг хүмүүс автаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд цус төлчдөг юм. Шин одоо эс үүсдэг юм. Эргээд эн чинь таны эрүүл мэндэд тустай юм а гэдэг асуудал нь бол бас ярих ёстой асуудал. Тэгэхээр энэ хуулийн одоо хүрээндээ бас нэг талын нэг бяцхан ч гэсэн хувь нэмрээ оруулах болоо гэдэг ийм хүлээлттэй байна. Хуулийг инхүү сайжруулах эрэлт хэрэгцээ байгааг бид сонслоо. Гэхдээ эмч нарын тайлбарлаж байгаагаар энэ хуулийн төсөлд амьдралд нийцээгүй зүйл заалтууд олон байна. За мөн зайлшгүй тусгах шаардлагатай зохицуулалтууд ороогүй байгааг хэлж байгаа юм. Тухайлбал зөвшөөрлийн хуудсыг үнэт цаасан дээр хэвлэх шаардлагатай байдгийн байна. 3 хүртэлх гишүүнээс зөвшөөрлийг бичгээр авнаа л гэсэн байгаа амьгуу донор дээр. Тэгэхэд энэ зөвшөөрлийн хуудас нь хэдэн хувь байх ёстой юм? Ямар цаасан дээр хэвлэгдэх ёстой юм? Энийг нь копидж болох юм уу? Энэ болгоныг энэ хуулинд бүр зааж өгөх л одоо ёстой л. Тэгээ энэ таниулсан зөвшөөрлийн хуудас бол бусад оронд үнэт цаасан дээр идэг. Бүр үнэт цаасан дээр хэвлээд тэгээд тэр үнэт цаас чинь бол одоо нөгөө канонцсон хуудас биш шүү дээ. Тэгэхээр тэрийг үнэт цаас учраас хүн олон хуйлж чаддаггүй, дахиж хийж болдоггүй. Одоо яг нэг мөнгөн тэмдэгтэй адилхан тийм цаасан дээр хийсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг ч гэсэн энэ хуулиндаа бас оруулж өгөх ёстой. Таниулсан зөвшөөрлийн хуудас нь бол одоо нөгөө манай урд нь бол нөгөө эрүүл мэндийн сайдаар батлагдсан тамгатай тэгэл канондцсон хуудас л байдаг. Тэрийг хинж канондж болно, хинж өөрчилж болно. Гэтэл энэ бол бүр тех боломжгүй үнэт цаасан дээр хэвлэгдэх ёстой юм байна. Ялангуяа энэ дэрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой албаны дэргэд бол бүр хуулийн баг ажиллаж идэг. Энийг зохицуулж идэг тийм бүр дэрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр илүү нарийн мэрэгссэн хуулийн баг ажилладаг. Гэтэл энэ бол Монголд байхгүй. Энээс болоод ч өнөөдөр энэ асуудал үүсэж байгаа. Тийм учраас энэ шинээр нэгэн тал ийм хууль шинжилж байгаа юм бол энэ дотор бас тэр хуулийн баг нь хаана байх юм? Хаана ажиллах юм? Хэдийд нь ажиллах юм? Хинтээ холбогдож ажиллах юм? Яаж ажиллах юм? Энэ дээр бол ерөөсөө энэ талаар нэг ч заалт ороогүй байгаа. Чухам юу нь нууц байх юм? Юу нь ил байх юм? Юу нь ард олон нийтэд таниулж явах ёстой юм? Юуг нь эмч нар нь зөвхөн мэдж явах ёстой юм гэдэг энэ зааг бол энэ хуулинд ерөөс байхгүй байна. Зөвхөн дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний санхүүжилтийг улсын төсвөөс хариуцнаа. Яг энэ нэлийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эрүүл мэндийн даатгалаас хариуцнаа гэдэг зүйлүүд л орсон болохоос ш одоо жишээлбэл эргэтийн шилжүүлэн суулгах багийн байнгын сургалтын санхүүжилтийг сангийн яам, эрүүл мэндийн яам тэгээд нөгөө олон улсын хандив тусламж бол их чухал шүү дээ. Ийм юмар санхүүжүүлж нэ гэдэг ийм өгүүлбэр бол энд заавал орохгүй бол багч нь ямар ч сургалт байхгүй болсон. Хоёрдугаарт нь ер нь бусад оронд бол яг энэ эсэд эргэтийн шилжүүлэн суулгаж байгаа асар өндөр технологи дандаа дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тэгэхээр энэ одоо нөгөө багаж тоногдох хөрөмж нь хуучирсан тохиолдол ер нь 5 жил болцсон л бол автоматар нөгөө багажаас сольж идэг. Гэтэл бид нар бол бүтэн 12 жил хэрэглээд л одоо солих гээд бараг л одоо энэ тэндээс мөнгө гуугаал явах жишээтэй л байгаа шүү дээ. Эргэтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн 23 дугаар зүйл дээр амьгуу донорын гэр бүлд одоо оршуулгын зардал олгох тэтгэмжийн асуудал яригдсан байлээ. Тэгэхээр энэ гэр бүлт гэдэг ингээ заасан байгаа нь бас амьдрал дээр бас тодорхой хэмжээнд ойлгомжгүй байдал үүсгэхийг эрсдэлтэй гэж бас хуульчийн хувьд харж байгаа. Нөгөө гэр бүл гэхээр тодорхой хэмжээнд гэрэлтийн үндсэн дээр бий болсон гэр бүлийн гишүүдтэй гэдэг. Гэтэл амьдрал дээр болохоор жишээлбэл хамгийн сүүлд гэр бүлийн баталгаагүй боловч цуг амьдарч байсан хүмүүсийн асуудал ингээд яригддаг. Энэ бол маргаан дагуулдаг. 2 дугаар бүлгийн 6 дугаар хэсэг дээр реципиентэд тавигдах шаардлага гэд энэ хэсэг дээр бол реципиент нь бол хүлээх жагсаалтанд бүртгэгдсэн байна гэж өвчсөн байгаа байхгүй юу. Гэтэл бид нар чинь бас нэг яаралтай тохиолдолд яаралтайгаар ингээд нөгөө бүртгэгч жагсаалтанд бүртгэгдэж амжилтгүйгээр хүртэл заримдаа одоо яаралтайгаар элэг солиулах хагалгаа хийх шаардлага гардаг. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл нэг яаралтайгаас бус тохиолдолд гэдэг үг оруулахгүй бол нөгөө яаралтайгаар ороод ирэхээрсэн хүн чинь
хүнд бид нар тэр хүний амийг аврахын төлөө л хагалгаа хийцэн байхад дараагаар нь хууль зөрчсөн юм шиг л харагдахаар байгаа байхгүй. Дээрэс нь энэ 10 дугаар зүйлийн 10-5 дээр гадны нөлөөтэй аймагуд дондроос эрхтэн авах тохиолдолд ажиллах журмыг эрхсэд эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн гэдэг ингэ бичсэн байгаа. Энэ дээр бол хууль зүйн яам гэдэг үг заавал орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл гэмтэлтээр гарч байгаа тохиолдлууд заавалчгүй одоо нөгөө хуулийн асуудал ард нь байдаг. Аймагуд донороос зөвшөөрснөөс бусад эрхтэн авахыг хориглоно гэдэг ийм хуулийн төслийн заалт юм л да. Тэгэхээр энэ бол заалт нь яг одоогийн энэ нөгөө Бачулуун эмчийн кейс дээр бий болоод байгаа энэ үйл ойлголцлыг бий болгоод байгаа зохицуултыг дахиад оруулаад ирсэн байна гэж үзээд байгаа. Олон улсад бол аймагуд донороос болвол боломжит бүхэл эд эс эрхтнийг энэ одоо бусад одоо өвчтний амьдралын чанарыг сайжруулах зорилгоор шилжүүлээ суулгадаг ийм жишгтэй. Тэгэхээр ингээд зөвшөөрснөөс бусад гэх юм бол хориглосон заалтад орчиж байгаа. Тэгээ энэ хориглолт зөвшөөрлийг хийн хүү гэхээр нөгөө аймагуд донорын ар гэрээхэн энэ асуудлыг дахин шийдвэрлэхээр ингээд заалт орчиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө уг гашуу тавцсан байгаа хүмүүсээс одоо энэ асуудлыг шийдвэрлэх нь тухайн үеийн нөхцөл байдалд бол хүндрэлтэй байдаг, шийдвэр гаргахад хэцүү байдаг. Эмч мэрэгжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёсгүй. За тиймээс энэ хуулийн төсөл тусгасан эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалтыг хасах ёстойг эмч мэрэгчлэнүүд хэлж байна. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах одоо тийм үйл ажиллагаа явуулж байгаа баг, тэр багийн эмчнэр бол дандаа хүний сайн сайхны төлөө зорж явдаг болохоос биш одоо хүнийг алахын төлөө явдаггүй байхгүй юу. Тэгэхээр энэ одоо хуулийн дээр бүр энэ 26-гийн 5 дугаар бүлгийн 26-гийн 2 дээр энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд эрүүгийн хууль, зөрчлийн хууль заасан хариуцлага хүлээлгэнд орсон байгаа байхгүй юу. Өөр аль ч улсын доондын хуулинд эрүүгийн хуулиар эмчнэрээ шийтгэнэ гэсэн заалт хэзээч байдаггүй. Тэгэхээр энэ заалтыг бол авч явах хэрэгтэй. За хамгийн чухал хөндөх асуудал бол эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь хөндлөнгөөс ямар хяналт тавих тухай асуудал юм а. За тиймээс үүнтэй холбоотой ямар зүйл заалт хуулийн төсөл тусгасныг талуудаас тодрууллаа. Хүний 8, эрхтний 8 байж болохгүй. Хатуу ихний зүйл тийм ээ зорилго. Хоёр дахь нь ер нь бол энэ тогтолцоо өөрөө их тийм ил тод байх хэрэгтэй. Нэг гэсэндээ тэр амьгүй донороос эрхтнийг хэн төрүүлж авах юм? Тийм ээ. Танил тал эрх мэдлээ ашиглаад урдуур нь ороод хин нэгэн даваа эрх хэлээд байж болохгүй шүү дээ. Адилхан зовсон амьдрал нь дуусчихад донор хүлээж байгаа тэр харамсалтай улсууд, тэр хэцүү байдалд орсон хүмүүс би яг тэдгээр дараалд яваа. Би одоо тэдтэн аавна гэдэг тийм итгэл уймшил найдвартай байх шүү дээ. Хаанаас ямар донор гарч ийн надад буян болох уу гэж хүлээгээл явж байгаа шүү дээ. Тэр биш нүүд өөрөө 6 настай жоохон охинтой учраас тэрнийг л амьдрахгүй болж байгаа. Тэгээ сүүлдээ ингээл очиж асуудаг сүүлдээ уцаар асуудаг болсон юу болж юм 50-д байна л донор гарахгүй байна л гэж би одоо гарахгүй байна гэж чинь би ямар гарах хэвтэй гэдэг үг гэж байхгүй зү. Миний ихтэй ингээд нийслэн таарад гараад ирэх юм бол дууддаг юм байна гэж би ойлгоо. Миний зүгээр хувийн өөрийн бодол. Энэ амьгүй буюу тархины хөлтэй донороос эрхтэн хуульт гэдэг бол маш чухал ийм үйл ажиллагаа. За энийг бид нэр манай албан дээр байдаг нэгдсэн бүртгэл мэдээний сан гэдэг програм байдаг. Энийн тусламжтайгаар бид нэр хүний оролцоогүйгээр нөгөө 1000 гаруй иргэдээс одоо тархины хөлтэй донор гарлаа гэхэд баруун бөөр нь аль хүн тохирохын те зүүн бөөр нь аль хүн тохирохын элэг нь ямар хүн тохирохын гэдгийг нөгөө оноо өгөх зарчмын тусламжтайгаар энэ програмд нь өгөгдлийн оруулаад өгсөн. Нэг өсөндөө тэр хүлээгч гсаалтанд байж байгаа хүмүүсээс ямархуу зарчмаар сонгодсон бэ гэх юм бол нэгдүгürt хүлээсэн хугацаагаар тодорхой хэмжээний оноо өгөх нь байна. За хамгийн гол нөгөө цусны бүлэг тохирж байгаа юм бол бас оноо өгөх нь байна. За эд нийцлийн тохироогоор хэдэн хувийн тохироогтойгоос шалтгаалаад энэ мөн том хэмжээний оноо өгөх нь байна. За тухайн хүний биеийн байдлаас шалтгаалаад мөн оноо өгөх ийм зарчмын тусламжтайгаар хамгийн өндөр оноо авсан 6-аас 8 хүмүүсийг бид нэр дуудаж уулздаг. За хүн болгонтой нь ингээд дуудаж утсаар холбоо яриад та нэг цагийн дотор одоо ирэх боломжтой байна уу гэдгийг үздэг. Яагаад нэг цаг гэж хэлээд байна гэхээр нөгөө талдаа бид нэр цаг хугацаатай уралдаж ажилладаг.
тархины өвөлтөд донор гарлаа л гэхэд тэрийг аль болох хурдан гэр бүлийн зөвшөөрлөл гэхэд бид нар аль болох хурдан эрэхт авах, цаашлаад эрэхтэн шилжүүлэн суулгах мэслийг зохион байгуулах шаардлагатай байдаг. Энэ нөгөө тархины өвлийн өөрийнх нь онцлогоо шилж гарч байгаа. Тархи маань дээрээсээ доошоо өгчөж эхэлдэг. Тэгэхээр бид нар мянга нөгөө нэг амьсгал зүрх судсын хэмнэлээр ажиллаж байгаа ч гэсэн бидний чадахгүй юм бас байдаг. Нөгөө тархи дээрээсээ өгч байгаа учраас амьсгал зүрх судасны төвийг дарангуйлаад ирэх юм бол бид нар нөгөө зүрхний одоо дэмжиж байгаа эм тариагаа хийгээд нэмэргүй зүрх өөрөө зогсдог юм тохиолдол байдаг. Нөгөө нэг цагийн дотор та хурж ирнэ үү гэдэг нь мөн цаг хугацаатай холбоотой байдаг. Тэр хүн сонгогдсон 6-8 хүмүүсээс бид нар яг бөөр илгэнийхээ гэхэд бол 2 бөөр одоо нэг илэг шилжүүлэн сууллаа гэхэд 3 хүнээс сонгох шаардлагатай. Энэ нөгөө 8-6 хүнээсээ бид нар багтаагаа хамтраад яг манай албаны зүгээс хяналт тавиад одоо аль хүнд илүү суулгал үр дүнтэй гэдгийг хамтарсан хурлаар зохион байгуулдаг гэсэн үг. Түүнээс одоо манай нард ирээдүйн дунд яваад одоо буруу ойлгоод байгаа шиг тийм ээ. Магадгүй нэг нь ингээд санаандгүй байдлаар бүдэрч унаа тархиараа савж унаа тархинд нь том хэмжээний цус харвалт үүсээд тархи нь ажиллахгүй бусад эрэхтэн ажиллаад байгаа тохиолдол хүнд ч хэлгүй эрэхтнийг аваад байгаа юм бол байхгүй шүү дээ. Энэ өөрөө угаасаа л хууль бус. Манай Монголд харин явж эдис эрэхтэн шилжүүн суулгах тэр одоо үйл ажиллагаа мэс засал эмчилгээ бол дандаа хуулийн хүрээнд. Яг бүх юм яг хууль ёсны дагуу явагддаг ийм улс. Бүр тэргээрээ бүр хамгийн амжилттай богино хугацаанд хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсанаараа бид нар бүр бас өрн дэлхийд нь дээгүүр ордог шүү. Мэргэжлийн ёс зүйн хороо эрхтэн эдис шилжүүлэх суулгатай холбоотой заавал байх ёстой гэсэн заалт хуульд оруулаад өгсөн шүү. Үүгээрээ дамжуулаад нөгөө зөрчил гарч байгаа юу юу гэдгийг хянжээдэг ийм бүтэц байхгүй юу. Жишээлбэл сая одоо Бачлуу эмчийн кейс дээр бол энэ ёс зүйн хороо байсансан бол байгуулагдсан байсансан бол энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үгүй юу гэдгийг тодорхойлоод өгчих ёстой байхгүй. Нөгөө зөвшөөрөл авсан хуудас чинь бодиттой байсан уу? Аль алийг зөвшөөрсөн. Яагаад одоо зөвшөөрлгүй болчиход байгаа? Анх байхдаа зөвшөөрөлтэй байсан шүү дээ. Хин тийм болгоцсон. Энэ эрхтэн шилжүүлсэн суулгах албаны дарга энд оролцсон юм уу? Тэрийг нарийн зүйлүүд гаргаж өгч таахгүй мэргэжлийн талаас нь. За амьгүй буюу энэ тархины өвөлтөд донор гэж яг юу юм бэ гэдгийг бол донорын тухайлан дээр тайлбарласан байгаа. Нэг ёсондоо би энгийнээр тайлбарлах юм бол тархины үйл ажиллагаа ямар ч одоо эргэж сэрэхгүйгээр алдагдсан энэ үеийг тархины өвөлт гэж нэрлэдэг. Энийн шалтгаан хүргэж байгаа шалтгаан осол гэмтлийн шалтгаанаас шалтгаантай тархины гэмтлийн шалтгаантай тархины өвөлт байна. За нөгөө талдаа яг тархины одоо бидний хэл зан яснаар цус гаралтын шалтгаантай тархины өвөлт хүрсэн ийм хоёр төрлийн шалтгаанаар тархины өвөлт хүрж идэг гэсэн. За ингээд тухайн одоо эмчлүүлэгч маань энэ хоёр шалтгаанаар одоо эмнэлэгт ирлээ гэсэн тохиолдолд заавалчгүй амнаас аврах хамгийн байх боломжтой бүх эмчилгээ тусламж үйлчлэгийг үзүүлэх ёстой тухайн эмнэлэг. За ингээд үзүүлэхээр үнэхээр одоо боломжгүй үнэхээр одоо ямар ч одоо эмчилгээ авах найдлаггүй ч гэдэг юм уу мэцаслт хийлгсэн ч гэсэн боломжгүй тохиолдол энийг тархины өвөл гэж сэжиглээд за тархины өвөл тодорхойлдог. За энэ тархины өвөл тодорхойлох баг маань тусдаа эрүүл мэндийн байгууллага дээр нь тухайн эмнэлгийн одоо эмчилгээ хэрэгсэн дэд захирлаар нь ахлуулсан одоо мэрэгжлийн эмчнэр дүрс онцлогооны эмч одоо мэдрэлийн эмч гэдэг юм нүдний эмч чихамар хоолой эмч гэдэг юм уу төрлийн мэрэгсэн эмчнэр энэ багт байж идэг. За энэ баг маань 2 удаагийн үзэлгээр тархины өвөлийг баталдаг гэсэн үг. Нэгөөсөндөө нэг удаа үзчихээ тархины өвөлт хөрж үгүй юу гэдгийг үзчихэд батлах юм бол энэс хойшоо 2 дахь удаагийн үзэлгээ 6 цагийн зайтай 2 дахь удаагийн үзэлгээ хийгээд 2 дахь үзэлгээ батлана. За ингээд 2 удаагийн үзэлгээр тархины өвөлт батлагдах юм бол энийг жинхэнэ тархины өвөлт хүрсэн гэж үзээд манай албанд мэдээлдэг гэсэн. Ингэхдээ мөн адил нөгөө тухайн эмчлүүлэгч маань эмнэлгийн тусламж үйлчилгээгээ чанартай хүртээмжтэй авч чадсан юм уу гэдгийг тухайн тархины өвөлт тодорхойлох баг маань дүгнэлтээ гаргана гэсэн. За ингээд манай албанд мэдээлэхээр бид нэр тухайн одоо боломж донор дээр очиж ажиллаад шинжилгээг нь үзээд ч гэдэг юм бусад одоо тархины өвөлт хүрсэн үгүй юу гэдгийг шалгаад нөгөө эмчилгээ тусламж үйлчилгээгээ чанартай авсан юм уу гэдгийг нь үзээд ингээд бид нэр гэр бүлтэй уулзаж донор болох хүсэлтийг тавина. Хэрвээ хүн ингээд сайн донор олоод сайн кадавр донор олох юм бол тэр хүн бол амьдралынхаа чанар нь 100% сайжирч байгаа. Тэгээд баг эрүүл хүнээс ялгаагүй болчихж байгаа. Одоо бид нэр шүмжилдэг хуулиас авсан журмын зохицуултад маш ихвэр байна гэж үздэг. Тийм учраас аль болох журмаар биш хуулийн зохицуултыг илүү наривчлан боловсруулах шаардлагатай байна гэж үзэж байна.
Талуудын байр суурийг нэгтгэж харвал донортой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсжээ. За гэхдээ хуулийн төсөл эмч эмнэлгийн байгууллагуудын ажиллах, сурах, хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг сайжруулах, техник тоног төхөөрөмжийг шинжлэхэд тодорхой зохицуулалт шаардлагатайг хэлж байгаа юм. Эцэст нь онцолж хэлэхэд өвдсөн нэгэндээ донор хайх нь чухалч гэлээ өвдгөөс нь урьдчилан сэргийлэхэд түүнээс илүү анхаарах шаардлагатай юм а. Ер нь тэгэл өвчин зовлонгүй эрүүл явах шиг сайхан байдгүй мөрөдийг би одоо энэ олон жилийн хөтөлбөр ойлгож байгаа. Өчнөө мөнгөсөг үзэж байгаасад байж шүү дээ. Эрүүл одоо өдөө явж байгаадаа баярлж халах шиг явдаг та.